хүүхдүүдээ та нар өмнө нь STEM сургалт гэж сонсож байсан уу? Үгүй ээ. STEM сургалтаар дамжуулан амьдралын шинжлэх ухааны, техник технологийн асуудлаар цөмөрөө хамтран төсөл ажил судалгаа хийж асуудал шийдэх арга зам суралцдаг. Өөрөөр хэлбэл STEM сургалт нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик эдгээр судалгын хоорондын уялдаа холбоонд тулгуурласан байдаг байна. STEM боловсролоор дамжуулан бид олон чадамжуудыг эзэмших боломжтой. Америк нэгдсэн улсын үндэсний судалгааны зөвлөлөөс 2012 онд 21-р зууны цогц чадамжийг үндсэн 3 бүлэгт ангилсан байна. Эдгээр 3 бүлэг нь когнитив, хувь хүний харилцааны гэсэн байдаг байна. За тэгвэл багш нь эдгээр 3 бүлэгт ангилсан чадамжуудаас товч дурдъя. Манлайлах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бүтээлч байх, хариуцлагатай байх, тууштай байх, санаачлагтай байх, өөрийгөө дайжлах, хянах, үнэлэх, илэрхийлэх гэх мэт маш олон чадамжуудыг эзэмшснээр байгаль дэлхий, нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй болохыг өнөөдрийн хичээлээр үзэж судалцгаана. За өнөөдрийн хичээлийн сэдвүүд тавиараа хүмүүдээ хариуцлагатай хэрэглээг дэмжих. Та нар өмнө нь доктортой хөгжлийн боловсрал гэж сонсож байсан баха. Тэгвэл багш нь товчхон эргэн сануулъя. Доктортой хөгжлийн боловсрал нь байгаль, эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдсэн 17 зорилт бүхий тогтолцоо юм аа. Тэгвэл хариуцлагатай хэрэглээг дэмжих гэдэг ойлголтыг мэдэж авахын тулд эхлээд хариуцлагатай хэрэглээ гэж юу вэ гэдгийг тодорхойлцгоё. Хэрэглэгчид байгаль орчинд хохирол учруулахгүй дээр нийгмийн шударга ёс, тэгш байдлыг дэмжсэн праг бүтээгдэхүүн болон байгалийн нөөц баялагийг зөв зохистой хэрэглэхийг хэлнэ. Тэгвэл хүүхдүүдээ хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд та нарын зүгээс юу хийж чадах вэ? Багшаа, надад гялгар утнаас татгалзаж олон дахин ашиглах боломжтой даван торыг хэрэглэж болно гэж санагдаж байна. Багшаа, гэрэл цахилгаан төхөөрөмжүүдээ шаардлагагүй тунтрааснаа эрчим хүч хэмнэх боломжтой. Өөрт байгаа хувцас хичээлийн хэрэгслүүдээ ориг гомдоо хэрэглэх хэрэгтэй гэж бодож байна. Гар нүүр, шүд, хаяг таваг, хувцас авгахдаа усыг бага хэмжээгээр ашиглах хэрэгтэй байхаа. Сайн байна. Тэгвэл энэ зорилтыг биелүүлэхийн төлөө бидэнд хийж чадах зүйл маш олон байна хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ усыг хэрхэн хэмнэж болох талаар шинжлэх ухаанч эрэл хайвал хийцгээе. Тэгэхээр шинжлэх ухаанч эрэл хайвал хийхдээ дараах 5 алхмын дагуу хийгээрэй. 1-р шинжлэх ухаанч асуулт дэвшүүлэх. 2-р таамаглал дэвшүүлэх. 3-р дэвшүүлсэн таамаглалаа турших. Туршсан үр дүнгээ боловсруулах. Эцэст нь эдгээр шинжлэх ухаанч асуултынхаа хариултыг олсноор дүгнэх гэсэн эдгээр 5 алхмын дагуу хийнэ. Багшаа, надад нэг шинжлэх ухаанч асуулт байна л да. Бид аяг тавгаа угаахдаа крантны усыг яаж урсгавал илүү их ус хэмнэж чадах болоо? Найзаа, надад нэг юм таамаглал байна л да. Угаалт үрийн гоож үрийг шүршдэг дээр нь тохируулбал илүү их хэмнэх баха. Харин би усаа савн тосож угаавал илүү их хэмнэж чадна гэж бодож байна. Хүй, найзуудаа, тэгвэл одоо бүгдээрээ энэ таамаглалаа батлахын тулд туршаад үзвэл ямар вэ? Би гэртээ туршаад үзтэл усаа шүршиж угаахад 6 литр ус, харин савн тосож угаахад 2 литр ус хэрэглэж байсан. Тэгэхээр хаяг тавгаа угаахдаа усаа савн тосож угаах хэрэгтэй юм байна. Та нар минь өнөөдөр маш мундаг байлаа. Өнөөдөр бид 21-р зууны цогц чадамжид цувралан STEM сургалтын арга зүйгээр хариуцлагатай хэрэглээг дэмжихийн сэдвээр хичээлээ үр дүнтэйгээр явуулж чадлаа. 21-р зууны цогц чадамжийг өөртөө биелүүлсэн STEM сургалтын арга зүйгээр сургалтад ордог. За тэгээд эцэст нь доктортой хөгжлийн боловсролыг иргэн бүр дэмжиж ажилладаг ийм иргэн байхын төлөө өнөөдрийн бидний хичээл маш үр дүнтэй байсан гэж бодож байна. Тэгэхээр багш нь та нарт нэг даалгавар өгье. Та нар гэртээ очоод угаалт үрийн хэмжээ, загвар, дагалдах хэрэгслүүд нь ямар байвал
бус баг зарцуулах болохыг зурж завхарчилж ирээрэй. Мэдээж түрүү ашигласан шинжлэх ухаан таамаглалаа бас дэвшүүлнэ. За ингээд өнөөдрийн хичээлд анхааралтай бүтээлчээр ажилласан хүүхдүүдтэй баярлалаа. Манай хичээлд анхааралтай сонссон хүүхдүүд байвал доод сэтгэл хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Баяртай.